За сайн бацгаана уу? Би Монгол Улсын гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яамны гэр бүлийн бодлогын газрын дарга Мөнх Цул гэж хүн байна. За Колумбусын Богота хотно 2024 оны 11-р сарын 7-оос 8-ны өдрүүдэд зохион байгуулагдсан дэлхийн хүүхдийн хүчирхийллийн эсрэг дэлхийн сайд нарын анх дугаар чуулган уулзалтанд Монгол Улсын дараах 3 амлалтыг авсан. За үүнд бол эцэг асран хамгаалагчдад үзүүлэх дэмжлэг, хууль эрх зүйн бодлогын хүрээ, хариу арга хэмжээ, дэмжлэг үзүүлэх үйлчилгээ гэдэг ийм 3 амлалтыг авсан. За энэ амлалтын хүрээнд Монгол Улс гэр бүлийн цогц үйлчлэгээний төвийг бий болгох амлалтынхаа хүрээнд бол энэ цогц төвүүдэд байгуулан ажиллаж эхлээд байна. За цаашид бол Монгол Улсын хэмжээнд 21 аймаг 9 дүүргийн хэмжээндээ энэ хүү цогц үйлчлэгээний төвийг бол байгуулан ажиллана. За гэр бүлийг дэмжих тухай хуулийг анхдагч хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. За энэ боловсруулсан хуулиа бол Монгол Улсын улсын хурлаар батлуулан хэрэгжүүлж мөрдөж ажиллана. За хүүхэд хамгаалалттай холбоотой хэд хэдэн журам зааврууд бол шинээр батлагдсан. За үүнээс нэг хамгийн чухлаас жишээ олгож дурдах юм бол цахим орчинд хүүхдийн хориотой болон хүүхдэд хортой агуулгаас урьдчилан сэргийлэх журмыг батлан мөрдүүлж ажиллаж байна. За тэгээд Монгол Улсын засгийн газраас 2024 оны 12 дугаар сараас эхлэн бол нийгмийн ажилтнуудыг гэр бүл хүүхдийн нийгмийн ажилтнуудыг ажилуулах юм шийдвэр гарсан. За Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар сум хорооны гэр бүл хүүхдийн нийгмийн ажилтан гэж 833 хүн ажиллахаас одоогийн байдлаар яг 773 хүн ажиллаад явж байна. За тус анх дугаар чуулганд өгсөн амлалтуудыг бол хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаад баталсан байгаа. Тэгэхээр бол Монгол Улсын засгийн газраас тус амлалтуудаа хэрэгжүүлэхээр тууштай ажиллана.